За монгол хэл. Эхийг уншиж олгоод асуултанд хариулъя гэж. За эхийг уншиж ойлгоорой. За өөрөө эхийг уншиж ойлгох нь шүү. За булга. Багштайгаа цугууншаад яваарай. Булга дархан цаацтай ховрхон амьтны нэг мөн. Хангаа хөвсгөл хинтээ ууланд байна. Ер нь булга хүн амьтангүй маш зэлүүд газар амьдардаг. Тэгэхдээ хадны завсар нүхэнд үзэгдэн бас модны хонгилд ч байна. Мод дамжин маш түргэн гүн махчин амьтан бөгөөд охтон хулган бас самар жимс иддэг таргууны томхон мөндлийн чинээ хар өнгөтэй амьтан юм аа. Жилдээ нэг удаа төрдөг зайлмэгтэй монголчууд булганы арсыг эртнээс хэрэглэж иржээ. За тэгвэл үгийн утгыг тайлбарлаарай гэж. Дархан цаацтай амьтан гэж. За дархан цаацтай амьтан гэж ямар амьтныг хэлдэг вүлээ? Нэн ховорцсон амьтдыг хамгаалахын тулд дархан цаацтай амьтдын чагсаалтанд бүртгэдэг байх нэ. Дархан цаацтай амьтдыг зөвшөөрлгүй агнаж болдгоо. Яагаад гэж? Болохгүй. Яагаад гэвэл нэн ховорцсон амьтан устж үгүй болох аюултай байдаг учраас яах нь вэ? Дархан цаацтай амьтдыг агнахыг зөвшөөрдөггүй байх нь шүү дээ. Та нар булганаас өөр дархан цаацтай амьтад мэдхүү гэж. За өөр ямар амьтад байж болдог вүлээ? За ирвэс байна, янгир байна, мазаалай байна, цэн тогруу байна, хавтгай байх нэ. За амьтдын нэрийг бичээд амьтад тус бүр дээр нэг дэлгэрэнгүй өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. За булганы арсыг ашиглаж малгай, хүрэн, дээл оролт зэргийг хэрэглэж ирсэн байна. За доорх үгийн утгыг тайлбарлаарай гэж байна. Буг намнаач нь манад байна, булга зүгээч нь танад байна гэсэн үгийг та нар ер нь сонсч байсан уу? За энийг тэгвэл сонсч байсан байна. Хаана сонсч байсан бэ? За бэр гуйхас. Хүүгийнхээ эхнэр болохоор сонгосон бүсгүйнх рүү зуучин 2 хүний цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очиод эцэгт нь хадаг барьж буг намнаач нь манад байна, булга зүгээч нь танад байна. Ирж явсан эрд нь сурж авсан суудам нь танад байна гэж хадаг тавин гуйдаг байх нэ. За энэ ихийг дэвтэртээ хуулан бичээрэй. За булгийн ус сэдвээр дараах үгсийг оролцуулан их зохиогоод багштаа илгээгээрэй. Хүйтэн уулын хоржгонон бохирдуулж болохгүй цэнгийг загас гэсэн үгс байна, тийм ээ. За эдгээрийг үгийг оролцуулан багштаа их зохиогоод 25-аас 30 хүүхдэд их зохиогоод багштаа илгээгээрэй.